Хятад, Солонгос тий Монгол чансан өвчөө тий хуушуур бууз. Hey guys, би PG байна. Анх удаа влог эхлүүлж залуусаа. За тэгэхээр миний анх удаа гэдэг бол миний болоод таны өвч гэсэндээ анх удаа байж болох юм аа. Тийм үднээс би өнөөдөр анхны дугаараа би Gmail-дээрээс эхлүүлж байна. Эй, бүгдээ сайн байцгаана уу? Gmail-ийн багш бодибилдинг спортын олон улсын хэмжээний мастер Ананд багш байна. За, хувийн дасгалжуулалт өнөөдөр PG дээр хийж үзүүлэх чинь та бүхэндээ мөн дашрам дэлгэхэд бүгдээ анх удаага хийж үзэж байгаа учраас маш боломжтой. Ямар нэгэн риск байхгүй 30 хэрхэн зөв ажиллах бай гэдгийг сурцгаа. Өнөөдрийн дасгал PG цээж 3 толгой хийнэ. Заагш. Окей, хамгийн гоё дасгал байх болно. Өмнө ч бол ерөөсөө би багштайгаар ерөөсөө явж байгаа даа. Тэгээ дандаа нэг юм ганцаараа энийг бол үнсэн шахалтын банд гэдэг. Бандан дээр хөвттэй гол төмөрний харалдаа нүдэн байрлал. Тэгэхээр жаахан доош хөвтөх нь бол тийм үү. За энэ хоёр зураас бүгж хийж нэрлдэг. Бүгжин дээр дундуурыг тааруулж зүгээр 7 өрөм дундуурыг таарч тий. За ингээ барьчихлаа. Одоо гараас олж да. Ингээ барьчихлаа хамаг даацсан энэ үеийн дээр ч ичдэг байхгүй. Тэгэхээр өрөөж чадахгүй байсан үг. Тэгэж өмнөжин авах гэж болчих. За ингээ дүржээ барьчих. Удаан амьсгаа аавна. За цэжний харалдаа болон цугыг баг зэрэг авчихгүй бол хэтэрхий цаалаад байна. За яг энэний харалдаа буугаад дэжиг түлхэгтэй амьсгаа баг зэрэг гаргана. За түлхлээ. Яа халуу явсхий. Эхлээд заавал симуляц явагдахгүй сэмрэл төгс. Тэгэхгүй бол бас хөгжих нь одоо юу шууд хөгжинэ гэж байхгүй шүү дээ. Окей. За одоо баг зэрэг дарангууд эсэргүүц. Намайг эсэргүүц. Яг ийм мэдрэмжтэй буцаад дэш түлх. Окей. Амьсгайтайгаа. За дахиад энэ одоо манайх энэ 17-8 гол واخгүй юу? 17-8 гол дээр гарцан чичиж байна гэж чинь чиний жин одоохонд бол хараахан дэш явах боломжгүй гэсэн. Ер нь бол хөл эхний ээлжиндээ энэ жингээр халаад дэшигээ 10 кг хийгээд үзье. За алуу наатаа 15-аар 4 доор 30 секундээс хамгийн дээд 1 минутын хооронд л амрах хэрэгтэй шүү заяа. Я. Оп. Бро, явахгүй. Яа. Зүгээр. Удаа. Оп. Амьсгаа таарч. Гоё шүү дээ. Оп. Дэшээ. Дэшээ гэж яхан төсрий шүү. Оп. Болж шүү дээ. Оп. За хоёр. Оп. За, дахиад. Чу. Барьж. Одоо энэ бол анх удаа орж иж байгаа аюу сайн байна. Тэсэр гэдэг юм. Одоо юу гэх юм хүч гал. Акшн зургийг одоо момент гэдэг байгаа. Тэрэн дээр юу байх вэ? Юу анхаарах хэрэгтэй вэ? Хөл шатнаас салахгүй байх хэрэгтэй. За нуур бондогоос салахгүй байх хэрэгтэй. Хотож бас авахгүй гэсэн. Энэ акшн дээр зүгээр ганц яг нэг шахаж байгаа буюу ажиллаж байгаа ганц цээж ажиллаж байгаа шүү дээ. Тэрнийгээ бодоод цээжээр нэгээ бодоод амьсгаач нь таарч байгаа. Амьсгаа зөрчих юм бол хүч гаргаж авах хэцүү дээ. Юу н баг боломжгүй гэж ойлгож байна. Хүч гаргахад амьсгаа маш чухал гэсэн үг. Ингээ гаргаж явах явцад одоо юу гэх юм шүд байхгүй ч юм уу хүнийг болохоор шууд ингээд бүх агаар нь гарах гэж шүү дээ. Тийм учраас одоо бас нэг амьсгаа авах гарах гэдэг хяна гэдэг байгаа. Тийм учиртай шүү. За. Нүдний нүг юм хялгсан суцууд нь дотроо ингээд тасраад ингээд нүчээ улаачдаг байхгүй юу? Тэр нь нүг юутэй нөлөөлөд хүч гарч хаад амьсгааг түгжээд нүг дүлээд байгаа талбот.
Тэгж болохгүй гэсэн. Амьсгалж явах хэрэгтэй, 50 байх хэрэгтэй. Чи зүгээр тий. Бүх одоо өөрийгөө бүх биеэрээ хянаж явах хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Сулга. Оба. Хоёлоо юм олж авах. Юм олж авах. За одоо юу болох вэ? Одоо дэтэл. За, дэтэл. За энэ үнцэн шахалтаас яг өөр юугаар өөр юм гэхээр цээж нь дээцэх байхгүй буулга. Игэмний харалтаа буугаад буцаад дэш түлх. Яг юм бэ. Гэтэ бууган тусах хэрэгтэй шүү дээ. Оо. Ийм. Яг энэ дээр. Буулга. Энэ дээр. Заав цээж нь хүрээс боо. Аса. За, одоо ганц. За, дэмжлэг гэдэг заав бүтэн гараар бүтэн байх албагүй. Нэг хуруугаар байсан ч дэмжлэг мэдээхээр байгааз. Яг тэрэн шиг чамд одоо персонал хэрэгтэй. Сайжрах гэж байгаа. Дэмжлэг гэдэг нь бас өргөж өгөх шүү дээ. Заавал өргөж өгөхийг дэмжлэг гэж үзэхгүй. Дарж өгч шүү дээ. Энэ чамайг сайжруулах гэж байгаа. Ямар нэгэн хүн байна. Хүмүүс харагдаж байгаа шиг бас биш. Хүмүүс ч харагдаж байгаа шиг юм биш. Афризм яваад байна. Нэг slow motion яг ингэ дүрсийг гацааснаа ингэ нэг юм төмөр харагдаж байгаа шиг биш. Тийм афризм нэг юм нэг татлан бичлэгийн юм галгаар бичиж оруулснаа. Би юу ярих члаа гэж. Нэг юм ярих гэж бодож байсан мартааш. За дахиад хийж санах болгоод. Яг мартааш. Санааш. За багшийн завтаа болохоор нас цаашаа явчлаа. Тэг хоорондоо мартчихад. За гороо ясаа. Төхөөрөмжн дээр бэлтгэл байдал аваад ер нь удаан байх нь бас сэтгэл зүйд нөлөөтэй. Яаж хийнэ гэж бодоод байна гэсэн. Итгэл удаан байв. Тэгэхгүй шууд ороод төвлөрөөл би хийх ёстой гэж. Угаасаа юусо та хийгээд байгаа шүү дээ. Нэг эсвэл тэр, нэг эсвэл чи. Дэшиг. Тэр ингэ тухайн ингэ төвчж шүү дээ мэдэж байна. За. Баазаа хаасан уснаас болж буулаа. Би зүг юу. За. 5 ил авна гэсэн. Йой. За энэ заалгасан бас. Яг энийг орохдоо техникийн аюулгүй байдал өвдгөн дээр тавиад гантелийг өвдгөн дээр тавьж чаад эндээсээ цээж рүүгээ тэвэр чивтнэ. Тэвэр чивтлээ
дээр гарсан хөл буулаа. За эндээсээ дасгал явна. Гэж заалгасан шүү. За буцаж авахтаа бас адилхан өвдгөөрөө тосч авч жагаад динж ослоо. Айлгүй ажиллаа. Гэж заасан шүү. Гин шүү. Өгөж авахд бас техник байна тий. Шууд ингээ өгөөд хайчихгүй ба шүү. Яг мэдрүүлээ зүүл аваад өглөө очиж ажиллаж гараад. Халаараа. Өөр яг ингээд хүчлээд ингээд авчихлаа. Орох гэжээс хамаг энерги дийчих болсон. Энэ зүгээр цэвэр энерги зарцуул. Гэж байна. За, буулаа. За, цээж нэгтлээ хамгийн сайнаар сунж байгаа гэсэн. За, сунсан ч ихтэй төслөө. Тэс нь явуул. Зогсож. Тэсч. Ингэнгүү цээж ингээд дөхөөлөг. Тэс шах. Шооны гэж ингэж өөрөхгүй шүү. Ой хээ. За. Хап. Энэ дээр одоо чичрээд нь шүү дээ, тий. Энэ болгон чинь ажиллаж байгаа гэсэн үг байхгүй юу? Шөө. Хап. Са. Гол. За одоо хуулиар ингэн бэлтгэлийг ер нь ингэж хэвлэх ашигтай хувилбар гэж би бодож байгаа. Нэг том, нэг жижиг булчин ажиллуулах хэрэгтэй. Жишээ нь одоо цээж чинь 3 том булчингийнхаа нэгт нь орчин шүү дээ, тий. Тэнгүүд дагаад цээж жижигэд 3 толгой чинь баг зэрэг ачааллаад эхэлчихэж байгаа. Тэгээд дуусгахтаа цээж чигээ дуусгахтаа 3 толгой ачаал өгөөд тэгээд дуусчих илүү нөө тэр өдрийн одоо ямар юу алдагдал байхгүй эрчим хүч гараад дуусчихна гэсэн утгатай юм болов. Минийхаар бол тэгж идэг. За одоо хуулиа хийхдээ 3 толгой блок дарна. За блок дарахтаа тэгэхээр нуруу гихцэж чинь. За тохоог биендээ авчина. Тэгтээ ингэж буугалгаар ингэж нууруулахгүй шүү. За энэ чигтээ баг зэрэг доошоос тийшээ дарна. Тэг гараа чангалчин удаан буулга. Тохоо байрнаас хөдлөөгүй шүү заяа. Дагаж ингэж урагшилдаг юм шүү. Биендээ наасаа хэвээрээ бирүүг татаад. Окей. За тэр нөө хоёр талын тойл мойл бас байгаа шүү дээ, тий. Тойлнуудтай сайн ажиллаад байх хэрэгтэй. За ороод үз. За нургуурж явах хэрэгцэн дээш гэдэлээ. Тохоогоо биендээ наалаа. За доош нь дарлаа. Өшөө доош нь дарлаа. За буцаага буулгалаа. Явуул. Өшөө дээш. За дар. Өшөө доош нь бирүү ингэ шах. Чаад байрангууд эндээс чинь шангарч байна уу? Тэг чи. Сайн. Бүр ингэ чичирж явах хэрэгтэй шүү заяа. За. Зөөлөн. Энээс дээшгээ гарахгүй. Ер нь бол ингээл яг л ирэл гэсэн үг. Ирээс тэгээ доош нь 180 хүртэл даа гэсэн үг таар. Окей. За, тэг жижиг булчингийн тооны давтамж нь хамгийн бага нь 15. Тэг чи 20-нд байвал зүгээр. Өдрийн бэлтгэл хээр санагдваа. Дажгүй юу? Янз бүр үрдүнтэй. Үрдүнтэй мэдгэцэн. Миний гол үрдүн гэж мэдэрч байгаа нөгөө үнэлж байгаа үнэлэмж нь энэ чичирхийллийн чичгэрлэлт энэ яг таны заасан цэг дээр нөгөө нэг мэдрэгдэж байгаа нь бас үрдүнтэй л гэж үзэж байна миний хувьд бол. Тэгээд тэр нь ингээд дээшээ хөөгөөд нэг бэмбиг буюу одоо нэг манхаар памп авах буюу хөөлт гэдэг байгаа шүү дээ, тий. Ингээд хөөж байх хэрэгтэй. Бэлтгэл болгон ерөнхийдөө нэг хөөлт өгөх буюу цус их одоо хэмжээгээр ингэж бөөгнөрл хураалт хийж гинэ гэсэн үг шүү дээ, тий. Тэрнээс тэрний хооронд яваад байх хэрэгтэй гэсэн утгатай. Тэгэх юм бол илүү их чанар чинь илүү релифтэй болно, илүү гоё атлет харагдана гэсэн үг. Тэр явц тутамдаа нэг өөхний задрал ихээр явагдана. Ер нь цааштай ингээд дүүнэртэй болон ингээд анх хичээж байгаа хүмүүстэй хандаж хэлэхэд ингээд хийд юм ингээд 2 3 сар 6 сар магадгүй ингээд жимд явчихгонготой би жимийн хүн биш юм байна уу ч юм уу эсвэл жим надад таарахгүй байна уу гэж бити хаяараа анх эхлэх гэж бол цагаа хожоорой багштай байхыг айлуулах ирмэлзээрээ үнэхээр болдгоо болол тухайн жимийнхаа тамирчин
хүнийг дагуул их зүгээр юм шиг санагдтыг надад тий. Хооллолтын хувьд ерөнхийдөө яг vegetable яг нэг юм юу байх уу? Одоо нэг хүмүүсийн ер нь бол нийтлэг одоо хүмүүсийн хэрэглээний хятад хоол, солонгос хоол тий Монгол чансан өвчөө тий хуушуур бууз тэгэл ер нь энэ олон хоолноос чи ер нь яг алийн яг fit хоол гэж үзэх юм бол Fit хоол гэдэг ихэнгүүт ерөнхийдөө жаахан нэг ургамлын гаралтай байглаасаа гэдэг. Гэтэл протеин өндөртэй буюу уурга өндөртэй зүйлсийг хэлнэ. Нийтлэг хямдхан мөртлөө хамгийн өндөр уургатай дахианы цээж мах байгаа байхгүй юу? Тэгээ дахианы өндөг хоёр. Тэгэхээр тэрнийг л хүмүүс амар санал болгоод байдаг. За миний хувьд болохоор ерөнхийдөө яг хүмүүс цусны бүлгээр идвэл их илүү ашигтай байх магадлал өндөртэй. Одоо 4-р цусны бүлэгтэн бол далайн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх юм бол тэр нь биед нь хурдан задрал өгнө. Тэр нь булчин руу хурдан ингээ хуйлт өгнө. Тэгээ улаан цагаан эс рүү ингээ хурдан хуйлт өчнө. Тэ одоо ачаал даах чадамж нь яг 1-р бүлгийн цусны бүлэгтэн хүнтэй адилхан болно ч юм уу те ойролцоо очно гэдэг. Ихэвчлэн одоо тамирчдыг харах юм бол 1-р бүлгийн цустай хүмүүс байдаг. Тийм бүр судалгаач байгаа. Нэмэлт бүтээгдэхүүн дотроос хамгийн өндөр уургатайг нь сонгоод тухайн хүндээ санал болгож байгаа учраас энийг яг цусны бүлгээр ингүүл ингэн гэсэн баталсан юм бас тэр болгон байхгүй. Гэтэ ер нь бол судалгаагаар үзэхэд бол ер нь 101 85-аас дээш явтай дандаа 1-р бүлгийн цустай хүн. Тэгээд үлцэн 10% нь 2-р бүлгийн цустай хүн, 3-4 нь хамгийн бага. Ялангуяа 4-р цусны бүлгийнхтэй хүнд нэг хоньны мах, өхрийн мах энэ чинь шингэцэн айгу удаан. Тэгээд нөгөө тэврэлт нь удаан байдаг учраас нөгөө булчин эндэрлэлт нь бас тэр чинээгээр уддаг. Тэгээд жаахан нурмах гэдэг. Манай дээр одоо би тань шиг юм муухай булчинтай болмоор гэнэ. Би ч бас амарлаг булчинтай хүн бас биш байхгүй юу? Аэробик гимнастик, дэлхийн шилдэг гимнастикч цолтой. Олон хэмжээний мастер. Тэгээд ер нь Монголд ийм 15 ширхэг л тийм байсан болохоор нөгөө дараагийн спорт руу хөрөхөд аягүй амар. Суурь атлет гэсэн үг байхгүй. Ийм гөлгөр булчинтай байх нь ш тесрэлттэй. Тэр нь жаахан объем томорхоо томорчдаггүй байхгүй. Гэтэ ер нь ямар томорвоо. Мондаг юм уу? Хаадан зэгрэж тэ. Мондаг юм уу? За баярлалаа гэж. За баярлалаа гоёлаа. За